За бүгдэнд нь өглөөдөр оройн мэндийг хүргэе. Хэрвээ чи яг одоо англи хэлээ хөгжүүлэхээр зорж байгаа залуу болвол залуу юм ах юм уу те. За эсвэл тийм ээ хувь хүний хөгжилд бас сонирхолтой тийм хүн байх юм бол те левел хийхээр зорж байгаа хямбгойтч энэ бичлэгийг зориулж байна. Ягаад гэх юм бол өнөөдрийн бичлэг дээр бүгдээрээ Danko гэдэг эрхмийн бичсэн oh gosh, Purpose and Profit буюу зорилго болон ашиг гэдэг нэртэй энэ гайхамшигтай маш гоё номны нэгэн хэсгийг хамтдаа уншиж, орчуулж англи хэлээ сайжруулах болно. За тэгээ дан ганц англи хэлээ сайжруулаад зогсохгүй хамтдаа бүгдээрээ өөрсдийнхөө мөнгөний болон бизнесийн болон тийм ээ хувь хүний хөгжлийн мэдлэгийг дээшлүүлэх болно. Тэгэхээр хамтдаа байцгаагаарай. За тэгээд Danko-гийн талаар зүгээр жоохон дуртахад бол Danko надад ер нь бол бизнесийн талаар, надад хувь хүний хөгжлийн талаар, илүү одоо сайн эр хүн байх талаар маш олон зүйлийн талаар одоо зааж сургаж байсан ийм эрхэм байгаа. За тэгээд энэ ном нь бол интернет дээр үнгүү тавигдсан байдаг. Тэгээд ер нь бол миний хамгийн одоо хайртай бүтээлчдийн нэг тийм байна. За тэгээд мөн одоо энэ ном унших талаар яагаад ном уншиж одоо хэлээ сайжруулах хэрэгтэй вэ гэдэг дээр маш одоо богинохон тайлбар өгөх юм бол маш олон хэл сурах аргууд байж байгаа тийм ээ. Тэдэн дундаас болвол ном цойлон гарч ирдэг юм шиг миний хувьд санагдсан. Тийм ээ сүүлийн одоо англи хэлээр ярьж эхэлсэн баг 7-8 жил өнгөрсөн байна. Тэгээд энэ дундаас бол миний хэлний төвшинг үнэхээр сайжруулсан, үнэхээр одоо тийм гүнзгий төвшөнд хэлийг эзэмшчээ гэж өөртөө ингэж ойлгоход хүргэсэн зүйлсийн нэг бол юу байсан? Ном унших байсан. Миний яриа, миний ойлголт, миний уншилт, миний одоо тийм ээ харилцаа гэд бүх олон талаараа намайг хөгжүүлж дараачийн түвшний хүн болгож чадсан зүйлсийн нэг бол ном байсан. Тэгээд тийм учраас би бол залуучуудаа хэл сурж байгаа бол ном уншаарай гэж уриалгах дуртай. За тэгээд ном руугаа орцгоё. За тэгээд хэрвээ яг англи хэлээ сайжруулах сериозны бэлэн байгаа тийм ээ цаг тухайд нь ингээд гэрийн даалгавраа хийгээд явдаг. Тэгээд магадгүй оноо зорж байгаа. Тим хэрвээ сурагчид байх юм бол цөөн тооны сурагчидтай багш нь ганцаарчилж англи хэлийг зааж өгч байгаа. Тэгэхээр тэрний линкийг бол доор description хэсэг дээр үлдээчи. Тэгээд ном руугаа орцгоё. За тэгэхээр өнөөдрийн бүлэг бол бүгдээрээ Levels of Purpose гэдэг сэдвийн тухай гэдэг бүлгийг бол унших гэж байна. Хөөх энэ юуны гэрэл маань амар байх чинь. За одоо эхлүүлсэн юм чи хэдүүлээ. Дуусгая. Нэг ахтар удаахгүйгээр нэг 10-аас 15 минут хамтдаа уншия гэж бодож байна. За тэгэхээр Levels of Purpose гэж байгаа. За purpose гэдэг үг маань бол зорилго, утга учир гэдэг тийм ээ. Юмны одоо оршин буй шалтгаанч гэдэг юм уу? Тэгж орчуулна гэсэн үг юмны утга учирыг purpose гэж нэрлэж байгаа. Хүний амьдралын purpose of life энэ гэх юм бол тийм юу ч байдгийг магадгүй тэнгисийн бичлэгийг үзэх. That was a joke. Was it? За тэгэхээр levels гэдэг нь төвшингүүд тийм ээ. За тэгэхээр утга учирын зорилгын төвшингүүд гэж байна. За тэгээд any serious consideration for what you should do in this life must start with the question who should I become? Wow. Багшийн хувьд шууд ингээл эхний өгүүлбэрээс шууд гоё юм бодогдоод гоё бодлоор оруулаад ирж байна. За тэгээд эхнээс нь хэдүүлээ явах юм бол any serious consideration for what you should do in this life энэ амьдралд одоо юу хийх вэ гэдэг одоо тухай ингээ бодож байгаа. Ямар ч сериозны энэ бодролчин болвол би хэн болох ёстой вэ гэдэг асуултаар эхэлж байх ёстой гэж байгаа. Амьдралд чи юу хийх вэ гэдгээ тийм ээ сериозны хэмжээнд тунгаан бодож л байгаа болвол чи би хэн болох хэрэгтэй вэ гэдгээс хамгийн түрүүнд эхлэе гэж хэлж байна. За of course мэдээж that question carries many more like why am I here and why does this matter? Тэгэхээр
тэр асуулт маань аль хизээний маш олон асуултыг цугтаа ингээд дагуулаа явж байдаг. Жишээлх юм бол why am I here? Би яагаад энэ ч байгаа блэ? And why does this matter? Яагаад энэ нь хамаатай вэ? For the Pythagoreans, the world was viewed as a cosmos. Pythagoreanууд гэдэг маань одоо ер нь бол манай эртний өмнөх 300-400 дэх үеийн одоо философч хүмүүс байсан. Грекийн тэр хавьд амьдардаг байсан хүмүүсийг Пифагорч чингууд гэж нэрлэдэг байсан. За тэгээд тэр хүмүүсийн хувьд болвол the world was viewed as a cosmos. Хорвоо ертөнц гэдэг бол космос буюу одоо ийм нэгдмэл нэгэн ертөнц гэж авч үзэгддэг байсан. Космосын орчуулгыг илүү сайн ухаж харахыг шив нартаа даалгавруулъя. За тэгээд we usually translate this as cosmos, but the original Greek meaning was used to describe the universe as an ordered and harmonious system. За тэгээд ихэвчлэн бид нар болвол үүнийг космос гэж шууд орчуулцдаг. Гэхдээ but the original Greek meaning was used to describe the universe as an ordered and harmonious system. Яг тэр уламжлалт грек орчуулга нь болвол тийм ээ оригинал одоо юу гэдгийг яг анх гарч ирж исэн тэр одоо грекийн орчуулга нь болвол тайлбарладаг байсан. Ингэж тайлбарладаг байсан. Used to describe тайлбарладаг. Юу гэж тайлбарладаг байсан бэ гэхээр the universe хорвоо ертөнцийг as an ordered эмх замбраатай and harmonious system. Уялдаа холбоотой систем гэж яадаг байсан гэж гэдэг одоо тэр утгыг агуулсан үгнээс гаралтай байх нь шүү дээ. Хорвоо ертөнцийг ийм одоо маш эмх замбраатай хоорондоо harmonious буюу ийм одоо утга учир одоо юу гэдгийг те юмнуудаараа ингээ холбогдсон гэсэн үг. За тэгэхээр дараачих нь this is the complete opposite of the reductionist merely physical universe we mean today. За энэ бол яг л бидний өнөөдрийн зөвхөн одоо энэ махан бие тийм ээ биетэй энэ physical гэж нэрлэдэг байгаа. Бидний өнөөдрийн энэ ертөнцийн бол яг тэр эсрэг нь байсан юм а гэж хэлж байгаа. За цааш нь the difference is that one views the world as a whole greater than the sum of its parts. Тэр хоёрын хоёр тайлбарыг өгч штэ. Тэр хоёрынх нь үндсэн одоо ялгаа нь юу байсан бэ гэхээр эхнийх нь болвол хорвоо ертөнцийг бүрэлдүүлж байгаа тэр жижиг хэсгүүдээс том зүйл юм а гэж тайлбарлаж исэн болвол нөгөөх нь хорвоо ертөнцийг ердөөсөн maintaining respect for the parts while the other views the world as just parts. Нөгөөх нь бол хорвоо ертөнцийг ердөөсөл жижиг хэсгүүд салангад ангид жижиг хэсгүүдээс бүрдсэн зүйл гэж харж үздэг байсан. Ийм хоёр грек тайлбар байна шүү дээ тийм ээ. Нэг нь том үсгээр хэлсэн космос, нөгөөх нь бол бидний өнөөдрийн ашиглаж сансан жижиг үсгээр хэлсэн сигээр хэлсэн жижигхэн космос гэдэг хоёр үгийг тайлбарлаж хэлж байна гэсэн үг. Нэг нь болохоор хорвоо ертөнцийг тийм жижиг хэсгүүд нийлээд бүр агуу том зүйлийг бүтээдэг гэж байгаа болвол нөгөөх нь хорвоо ертөнцийг ердөөсөө жижиг хэсгүүдээс л бүрдсэн жижиг хэсгүүд нь өөрсдөө хорвоо ертөнц юм а. Яа, хэл сурах гэдэг юм уу, философи хийх гэдэг юм уу тий. Тэгэхээр шивнэр маань энийг уншаад бас өөртөө сайн эргцүүлж яана үзье. Сайтар ойлгоно үзье. За тэгээ багшийн хувьд бол яагаад ингэж бүр задлж хэлж өгöd байгаа вэ гэхлээр ингэж л сайжирдаг. Тэ өөрийгөө хурахгүйгээр ойлгохгүй зүйлээ ойлгож ийн гэж худлаа ярьж явахгүйгээр тийм ээ жижигэр нь тэ энэ хөлбөр яг юу гэж байгаа юм бэ? Энэ хэсэг нь яг юу гэж байгаа юм бэ гэд ингээд явах үед хүн яг жинхнээсээ сайжирдаг учраас багшийн хувьд ингэж одоо задлж тайлбарлаж өгдөгөө. За цааш нь to the Greeks за грекүүдийн хувьд бол the universe wasn't composed of atoms or matter. Хорвоо ертөнц бол атом юм уу,
материас бүрэлдээгүй байсан. It was composed of these whole parts. Эсвэргээрээ энэ маань ийм бүхэл хэсгүүдээс бүрэлдэж байсан гэж хэлж байгаа. Тэгэхээр нь штэ. It was за энэ дээрээс шивнэр маань юг бариад аваарэ. Одоо суралцж байгаа бол энэ matter гэдэг үгний ардаас орж ирж байгаа юу вэ? Одоо semicolon гэж нэрлэдэг цэг тавилаа таслал. Энийний зорилго бол хоёр өгүүлбэрийн хооронд нь ингээ холбож байдаг. Тэгээд тэр хоёр өгүүлбэр маань утгын хувьд and, but, одоо however ч гэдэг юм уу тиймэрхүү янзаар ингээ холбогдож явах юм бол тэр үгнүүдийг заавал ашиглахгүйгээр ингээ холбочингууд уншиж байгаа хүн маань өөрөө тэрийг таагаад ойлгочдөг гэсэн үг. Тэгээд semicolon-ы ардаас орж ирж байгаа өгүүлбэр бол жижигээр эхэлдэг. Тэрийг санаад авчнаа гэсэн үг шүү. Okay guys. За цаашаа everything was a whole in itself but also a part of something greater than itself. Бүх зүйл өөрсдийн одоо тэр бие даасан юун дотроо болвол юу байсан? Одоо би энэ одоо юу гэж орчуулмаар юм бэ? Everything was a whole in itself. Бүх зүйл өөрсдийнхөө хувьд болвол тэр бүтэн байсан. But гэхдээ also a part of something greater than itself. Мөн өөрөөсөө хамаагүй агуу том тийм зүйлийн бас нэгэн хэсэг байсан юм гэж хэлж байгаа. Сонирхолтой. Сонирхолтой. Энийг яг бүр ингээ бүр шимэгчилж яагаад их шаардлагагүй яг цаад хэлэх гээд байгаа санаа нь хорвоо ертөнц бол зүгээр л ийм тусдаа ангид зүйлс биш те. Энэ маус ингээд ийм тусдаа зүйл биш. Энэ бол энэ бүх жижиг хэсгүүд нийлээд тэр том космос гэдэг грек гаралтай үгийг те тэр үгний санааг хамтдаа бий болгож байна гэсэн үг байна. Okay, so understand that the come back. Та нарыг өшөглөө гэдэг шүү дээ. Okay, so each part served the purpose toward the harmony of the cosmos. За энэ үгэлбэрийг та нар өөрсдөө орчуулаад гэрийн даалгаварт комментэн дээр бичиж үлдээгээрэй. За тэгээд understand that the world does in fact contain what we call atoms and matter, and while for certain types of science this is useful, it often leaves us lost in a winter storm when it comes to why we are here and what we must do. Энэ үгэлбэрийг алгаслаа. За тэгээд за яг үнийг хэлэхэд байна шүү дээ. Other philosophers like okay, we can talk about this, we can за хэдүүлээ цаашаа явах юм бол where are we? So Arthur Koestler, in an attempt to reconcile this problem, coined the term holon, which is a combination of the Greek word holos, meaning whole, and the suffix on, which denotes a particle or part, as in proton or neutron. In other words, whole parts, atoms. Atoms are both whole and parts of molecules. За энэ хүртэл юу болох нь энэ вэ? Ямар олон хэлэгч гараад ирвэ? Битээс наазаа. Хэдүүлээ. Нэг нэгээр нь явна. Окей? Нэг нэгээр нь. За, Arthur Koestler гэдэг хүн in an attempt to reconcile this problem. Одоо энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тийм ээ? Шийдвэрлэх гэсэн одоо нэг оролдлогынхоо дагуу coined the term holon. Холон гэдэг өлөн гэдэг юм шүү. Holon гэдэг одоо term буюу хэллэгийг яаж гаргаж ирсэн? Одоо шинээр бий болгосон. Coin гэдэг бол ямар нэгэн зүйлийг шинээр invent хийх буюу зохион бүтээх, шинээр гаргаж ирэх, тийм ээ, толилуулахыг хэлдэг. Тэгэхээр Arthur Koestler гэдэг хүн бол холон гэдэг санааг гаргаж ирсэн биз тийм ээ.
which is a combination of the Greek word holos, meaning whole, and the suffix on, which denotes a particle or part, as in proton or neutron. Wow. Уг нь их амархан өгүүлбэр байх ёстой. Гэхдээ энэ ингээд урт өгүүлбэр болохоор толгойгч эргүүлж магадгүй. Гэхдээ хамтдаа яацгаая. Орчуулцгаая. За тэгээд тэр одоо энэ асуудлыг шийдвэрлэхээр гаргаж ирсэн holon гэдэг үг маань болвол юу байсан байх нь вэ штэ. Хоёр үгний залгаас хоёр үгний нийлбэр байсан байх нь. Эхнийх нь болохоор holos гэдэг грек язгуур. Тэрнийх нь утга нь meaning whole, бүтэн гэсэн үг. And the suffix одоо төгсгөлийг бид нэр suffix гэж нэрлэж байгаа тийм ээ. Тэгээд on гэдэг нэртэй suffix-ыг залгаад энэ тий holos болон on хоёрыг залгаад holon болсон байна шүү дээ. Тэгээд энэ хоёр маань юу гэсэн үг вэ гэхээр it's a particle or part as in proton. Тэгээд on гэдэг юм маань болвол тэр particle-ийг нэрлэдэг гэж байгаа. Тэгээ протон болон нейтрон гэдэг тэр on гэдэг төгсгөл байгаа даа тийм ээ. Тэгэхээр альва юмны particle буюу жижиг салангад ийм жижиг хэсгийг on гэдэг төгсгөлөөр хэлдэг байх нь. Бүтэн болон салангад гэдэг хоёр санаа нийлээд holon гэдэг санаа болж байгаа байх нь шүү дээ. Оо, шинэ юм сураад авлаа. Greek methodology хамтдаа сурж штэ. Юу гэж байгаа юм бэ? Come on man. I love it. I love it. I just love it, guys. Anyways, in other words, за өөрөөр хэлэх юм бол whole parts бүтэн жижиг хэсгүүд. Бүтэн жижиг хэсгүүд. Atoms are both whole and parts of molecules. Атомууд бол хоёулаа юм а. Бүтэн болон жижиг салангад хэсгүүд хоёулаа юм а гэж. Are both. Both гэдэг бол хоёулаа гэсэн үг тийм ээ. The molecules are both whole and parts of cells. Молекулууд бол мөн бүтэн болон одоо тэр салангад parts of cells. Хөөх. Яг ингээд ном яг төвлөрөөд урт хугацаагаар ингээд орчуулад явахаар айгүй толгой шатдаг шүү дээ. Та нар мэдгүй guys. Амар толгой ажилласан ажиж шүү дээ нүүр мэдгүй. Йоо бүр ингээд те энийг утга нь яг юу гэж байгааг та нарт ингээд яах те. Одоо бол яг жоох маслах гад байна. Anyways, we're gonna do it. Хамтдаа үнийг хийх болно. За тэгэхээр юу гэдэг байгаа вэ гэхлээр молекулууд бол мөн адилхан бүтэн хэсэг бөгөөд parts of cells эсүүдийн хэсгүүд юм а гэж. Cells are both whole and parts of organs. Эсүүд бол ёо ямар сонирхолтой санаа вэ энэ хөөе. You see what I'm saying guys? Wow. Атом бол өөрөө бүхэлч гэсэндээ молекулын жижиг хэсэг. Молекул бол өөрөө бүхэлч гэсэндээ эсийн жижиг салангад хэсэг. Эс маань өөрөө бүтэнч гэсэндээ эргэтний эргэтний бас жижиг хэсгүүд гэж байгаа байхгүй. Wow, that's crazy. This is natural, not to be confused with dominator, hierarchy or holarchy, continues up, down, left, and right. За энэ одоо natural hierarchy буюу тэ ирэмб зэрэг дистарал болвол тийм ээ дээшээ доошоо зүүн баруун гэд үргэлжилдэг. Confused with dominator. Энэ яг юу гэдэг байгаа бол за энэ чи залуучууд маань барьж авах ёстой. Англиар сурж байгаа залуучууд маань барьж авах ёстой зүйл бол энэ хоёр dash байж байгаа. Dash болохоор юу гэж байгаа вэ гэхээр өгүүлбэрт явж байгаад нэр үг орж ирдэг. Тийм ээ. Одоо яг энэ өгүүлбэр дээр бол байгаль буюу natural бас яг ч тэгж бас тайлбарж болохгүй юм байна. Одоо natural hierarchy буюу natural ирэмб зэрэг энэ байгалийн ирэмб зэргийг хэлэх чинь шүү дээ тийм ээ. Тэгтэл natural болон байгалийн ирэмб зэрэг гэдэг хоёр үгний голд
нэмэлт мэдээллийг оруулж ирж байгаа байхгүй юу? Тэгээд тэр нэмэлт мэдээлэл маань байгалийн юу гэдгийг одоо байгалийн ирэмт зэрэг гэдгийг тайлбарлаж хэлж байгаа юм. Яг энэ тохиолдол дээр бол юу гэж хэлж байгаа вэ гэхээр not to be confused with dominator. Dominator гэдэг зүйлтэй бол андуурж болохгүй шүү гэж байгаа. Dominator гэж юу гэсэн үг вэ? Dominate гэдэг бол одоо дамгаалах, эзэрхийлэх, дээрэнгүүлэх, тийм ээ гэсэн үг. Тэгэхээр одоо тийм доминатор гэдэг зүйлтэй андуурж болохгүй шүү. Энэ маань бол тийм ээ тэгж үргэлжилдэгэ дээшээ доошоо зүүн баруун руу үргэлжилдэгэ гэж хэлж байна. За цаашаа organs to organisms to ecosystems. Эргэтэн бол организм болдог. Организм бол экосистем болдог. Одоо амьтан болоод амьтан маань өөрөө экосистемд яаж бас шингэдэг үлээ тийм ээ. Арслан байна. Арслан үхлээ, газартаа шингэлээ. Тэрийг хорхоо өчшөөж идлээ. Өвс олж урглаа. Өвсийг вау. Өвсийг сүүн тэжээлтэн идлээ. Сүүн тэжээлтнийг арслан эргүүлж барьж идлээ. Гэт вау. Гайхамшигт. Юм ингээд хамтаа зөвхөн ойлгоод яваад нь шүү дээ хэдүүлээ. Багшд нь бол таатай байна. За the letters to words to sentences to paragraphs while words can be parts of the lyrics of a song. Үсэг бол үг болдог, үг бол өгүүлбэр болдог, өгүүлбэр бол параграф болдог, тийм ээ их болдог гэсэн үг. While words can be parts of the lyrics of a song. Үг бол дууны юу болж болдгоо гэж. Дууны тийм ээ дууны нэгэн хэсэг болж болдгоо. One paragraph can discuss fire. Нэг их маань галын тухай ярьж болно. While another can discuss water. Нөгөө их маань усны тухайч бас ярьж болно. Water evaporates. Ус ууршдаг. Condenses in shade providing clouds. Oh gosh. Shade providing. Сүдэр. Okay. Water evaporates. Ус ууршаад конденслэгцлоод, тийм ээ? Конденсэнд ороод тэгээд сүдрийг гаргаж ирдэг тэр үүл болон хуурдаг. За тэгээд rains down into life sustaining streams, тийм ээ? Амь амьдралыг тэтгэж байгаа тэр юу руу цутгаж бороо болон цутган ордог. Streams гэхээр одоо урсгал, ус, гол, мөрөнгө хэлж байгаа. And finds its way back to the ocean. Тэгээд эргээд далаа руугаа өөрийнхөө замаа олдгоо. The universe can be thought of as universe, one beautiful and ever evolving song. Wow. За энэ өгүүлбэрийг сурагчид маань өөрсдөө орчуулад гэрийн даалгаварт коммент хэсэг дээр бичээрэй. Тэгээд энэ бол маш гоё утгатай өгүүлбэр байна. Тийм байна да. За. Энэ хүрээд өнөөдрийнхөө ном уншлахын цагаа дуусгая. Тэгээд хэрвээ чи англи хэлээ сайжруулахаар маш сериозны байгаа болвол англи хэлний шалгалтын оноог бас зорж байгаа болвол мөн дээрээс нь гадаадын их сургуульд суралцах нэг ялангуяа Америк руу аплайдах зорилготой сурагч болон залуус байгаа болвол багшийн хувьд 100% ганцаарчилж бүтэн сарын хугацаанд одоо 24/7 спорттой бүх зүйл дээр нь зааж тусалж өгөөд өөрийн мэдих чадах одоо тийм ээ юу гэдгийг алдсан онсон юу гэдгийг тэр болгоноороо бүтэн сарын хугацаанд 100% ганцаарчилж зааж өгдөг ийм хөтөлбөр байгаа. За тэгээд хэрвээ тэрийг сонирхож явах юм бол доор линкэн дээр уулзалт товлж болно. Хэрвээ те хоёлаа vibe нийлхэр хүмүүс байна гэх юм бол цаашаа өргөжлүүлж явна. Тэгээд and I will see you in the next one.